Удаа би мах бодтой болсон нь хүнийг нүглээс солин аварсан ба Есүсийн бие мах бодоор дамжуулан хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл тэр хүнийг загал манаас аварсан боловч сатанлаг завхарсан зан чанар хүний дотор хിവэр үлджээ. Хоёр дахь удаа би мах бодтой болсон нь дахиж нүглийн тахил болохгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Нүглэн нууцлагдсан хүмүүс нүглээс ангижирч бүрэн ариусгагдаж зан чанарын өөрчлөлтөд хүрч улмаар сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч Бурхны сэнтийн өмнө буцсан ирээсэй гэсэндээ энэ нь хийгдэг. Ийм маягаар хүн бүрэн ариусж чаднаа. Ийм маягаар хүн бүрэн ариусж чаднаа. Бурхан мах бод болсноор л хүмүүстэй хамт амьдарч дэлхийн ертөнцийн зовлонг мэдэрч хэвийн махан бид амьдарч чаднаа. Хэвийн махан бид амьдарч чаднаа. Зөвхөн ийм маягаар л тэрээр бүтээгдсэн хүмүүст хэрэгтэй. Бодит үгээр хүмүүсийг хангаж чаднаа. Хүн бие мах бодтой болсон Бурхнаар дамжуулан Бурхнаас бүрэн аврал хүртдэг болохоос биш. Залбирлын хариуд Тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах цуснаас бүтсэн Бурхны сүнсийг харж чадахгүй, түүний сүнсэнд ойртож бүрч чадахгүй. Тиймээс хүн Бурхны мах бод болсон битэд харьцаж чаднаа. Ийм арга замаар л хүн бүх үннийг ойлгож бүрэн авралыг хүлээн авч чаднаа. Хоёр дахь удаа би мах бодтой болох нь хүний нүглийг арилгахад, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь мах бод бололтон мах бод дах Бурхны бүх ажлыг төгсгөж Бурхан бие мах бодтой болохын ач холбогдлыг бүрэн гүйцэлдүүлнэ. Энэ үеэс мах бод дах Бурхны ажил бүхэлдээ дууссан байх болно. Тэр гурав дахь удаа би мах бодтой болох ажлыг хийхгүй. Учир нь түүний өдөрлөг бүхэлдээ дуусчихсан. Эцсийн өдрүүдэд би мах бодтой болсон. Бурхан өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба. Эцсийн өдрүүдэд хүн төрлөختөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй. Мөн ямар нэг ажил хийхийн тулд мах бодож эргэн